За Татарстаны нийслэл Казан хотод явж байна. За нэг зүйлийг хэлгээд энд буруу үрэлтэд тээвэр ирслээ нэг чанар. Дан зөв үрэлтэд тээвэр ирслээ явж. Тэгээд би бодохдоо энэ ч нөгөө республик Оросны республик багхгүй юу. Тэгээд нөгөө одоо өөрөө ерөнхийлөгчтэй парламентын засалтаа гэдэг байна. Тэгэхээр одоо бас буруу үрэлтэд тээвэр ирсэн дугаар одод энд явуулсан болоо гэж одоо би таахан хичээд миний таамаглал. За ерд нь Татарстаны нийслэл энэ Казан хотод үнэхээр гоё байна. In 500 meters, use the second from the left lane to stay on Oraiberg Trap Urami. За тэгээд 50% Орос үндэстэн байгаа гэж байна. Хоёр үндэстэн хайлтмаг одоо тэгээд соёлын хайлтмаг. За дээрээс нь одоо энэ чинь бүрэг Монгол татар Орос одоо цус. Use the second from the left lane to stay on Oraiberg Trap. За сая яриа тасарчлаа нөгөө дахиад ЖД-с авч явсан. За тэгээд олон соёлын одоо бас хоёр том соёлын одоо холимог. За тэгээд өөрийн бас ондоошилтоо их гоё хот байна. Цэвэрхэн за зам ном бол одоо ярих юм алга. За би бол энд одоогийн дордын зам биш одоо нэг тоото зам М12 гэдэг тоото замыг сонгоод тоото зам руу явж байна. За тэр нь бараг дээр гэж бодоод одоо Москва хүртэл 689 км гэж. За тэгээд In 500 meters at the roundabout, take the first exit onto Oraiberg Trap Urami. За тэгээд сонирхолтой хэлэхэд буруу үрэлтэд тээвэр ирсэн нэгийг ч авсан бай гэж. Одоо бүр тэр багтаа одоо сэтгэл хөдлөж гинөө ямар гоё зам харилцаагаа тавьсан. Ямар гоё ногоо бай боломжтой. За ямар гоё хот бэлтээ шийдсэн. За энэ одоогоос харахгүй чинь Оросын одоо Орос улсын хэмжээнд нэлээд эртний хоттой орно гэж байна. Угаасаа 1005 онд шүү дээ. 1005 онд одоо суурин тавигдсан хот гэдэг. Тэгээд одоо дэд үзэл зов Тэнгис хаан хөгжин авахгүй маа тэгээд одоо энэ зам харилцаа за замыг оролцож байгаа байдал спортер харж. За тэгээд байшин барилга болоод ерөөсөө жоохон Европ эзэлтэй юм шиг болдог орчин үеийн эзлийг хаслуулсан юм байна. За гүн замууд бол өстэй янзын хөгжсөн байна. Ба ярих юм аа. За тэгээд хамаац машиныг Оросын одоо улсын хэмжээнд хамгийн гол чанар газар бол Казан Татарстан гэдэг республик байна. 10 энд одоо хамаацын яг үйлдвэр байдаг.